За сайн байцгаана уу? Podcast with Санжаагийн 2 дахь өглөөлийн эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Podcast with Санжаагийн хамтрагч эрүүл амьдралын ус Экос. Монгол хүний амьдралын маяг болон биеийн онцлогт зориулан гаргасан 8.5 pH-тай шүлтлэг зөөл усыг хэрэглэж та эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Podcast with Санжаагийн хамтрагч Toki application. Та 6 дугаар сарын 19-нд дуустал Toki application-ыг ашиглан зохицуулалтын төлбөрөөр төлөх юм бол танд 10% боцоо олголт олгож байгаа шүү. За тэгэхээр энэ улиралд маань бас олон төрлийн ганц эрүүл мэнд гэхээс илүү бас шинжлэх ухаан, хүний амьдралын сэтгэл зүй талаас ч гэдэг юм олон өдөр тутмын амьдрал чухал хэрэгцээтэй сэдвүүдээр бас жоохон сонирхолтой сэдвүүдээр ярилцах ерөнхий төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээ манай эхний дугаараар миний найз тэгээд хувцас дизайнер гэх үү. За өөрийгөө танилцуулбал манай Цэнгэл маань ирсэн байна. Тэгээд яг зөвөр нь танилцуул. Сайн байна уу? Намайг Цэнгэл гэдэг. Хувцас загварын салбарт ерөнхийдөө 8 жил ажилласан дизайнер мэргэжилтэй хүн байна. За Цэнгэл маань даруухан танилцуулж байна. Ер нь бол Бээжинд хятад улсад бүгд 8 хятад ард улсад үйлдвэрлэлийн дизайн гэдэг мэргэжлэр төгссөн. За Бээжингийн технологийн их сургууль говь компани, говь брендийн манай Монголын номер 1 фэшн брэнд гэж хэлэхэд буруудахгүй бах. За энэхүү брендинг, дизайн, үйлдвэрлэл, технологи гэдэг маш олон зүйлд ард нь ажиллаж исэн. За тэгээд мэдэх хүмүүс нь мэдэх бах. Ийм хүн байгаа. Тэгэхээр найстаа өнөөдөр юу ярих вэ гэхээр бид ер нь дизайны талаар, ер нь фэшны талаар ярив те. За тэгээд би аль болох гадаад баг ашиглахыг хичээх болно. За тэгэхээр яг ер нь урьж ярих гэсэн юм нь болохоор миний нэг боддог юм байдаг л та. Хүнд тохирсон юм гэж байдаг. Хүн энэ дэлхийд ирээд одоо яг хүн төрлийг олоод бас баггүй хугацаа өнгөрсөн. Энэ олон хугацаанд ч одоо ингээл үе өнгөрөх тусам ингээд нэг өөрт тохирсон юмд амьдраад байгаа шүү дээ. Тэнгүүт монголчууд яагаад одоо юу гэдэг барууны эрүүл мэндийн зөвлөгөөч гэдэг юм уу те хүүхдээ хүмүүжүүлэх зөвлөгөөч гэдэг юм уу хоолт нь яагаад таарахгүй яагаад гэвэл бидний уур амьсгал өөр бидний маш олон одоо үе дамжиж одоо биедээ цуглуулсан генетикийн мэдээлэл өөр. Тэгэхээр биднэрт өөрсдөд нь тохирсон юм гэдэг чухал. Тийм ч учраас хэл гэдэг чухал. Бид нар яг өөрсдөд тохирсон хэлээр ярих. За тэгээ өөрсдөд тохирсон орчин нөхцөл байранда амьдрах, хоолоо идэх. За тэгээд дөрөвдүгüрт ч юм уу. Өөрсдөд тохирсон хувцас гэдэг амар чухал юм шиг санагддаг. Үндэсний хувцас гэдэг чинь нэг талаараа бидний одоо нөгөө соёлыг агуулж явдаг, бидний нийгмийн нэг хэсэг гэдгийг илэрхийлдэг ч гэсэн цаагаараа миний хувьд бол тэгж бодогддог. Биднэрт ягаад ч юм нэг л юмараа л тухтайл байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр фэшн гэдэг юм ярьж байна. Swag гэж ярьж байна. Тэгээ сүүлийн соус буюу одоо яг юм стил гэж ярьж байна. За тэгээд стайл гэж ярьж байна. Тэгэхээр ер нь Цэнгэлийн хувьд энэ хүү хувцас загвар гэдэг юмыг яг өөрийнхөө өнцгөр нэг оршил болгоод тайлбарлаад өгвөл. Яг загвар гэдгийг ер нь бол ингээд олон төрлөөр ерөнхийдөө тайлбарлаж болно. Яг нөгөө хувь хүн талаасаа гэх юм бол одоо хүний одоо амьдралын одоо энэ одоо хэв маяг гэх юм уу те тухайн хүний тогтсон амьдралын хэв маягтай ер нь бол хувцас ингээд зайлшгүй ер нь бол уялдаа холбоотой явдаг гэж би боддог. Тухайн одоо жишээ нь ямар ажил мэргэжилтэй юу эрхэлдэг юу ямар хоббитэй те өөрийгөө илэрхийлэх тэр илэрхийлэмжийг ерөнхийдөө хувцаар дамжуулж ер нь бол гаргадаг гэж боддог. Тэгэхээр тэр одоо яг өөрсдийнхөө одоо амьдралын хэв маяг тохируулсан хувцалтаар өөрөө өөрийгөө илэрхийлэх, өөрөө өөрийгөө олох тийм одоо ер нь бол тэгж байна. Тэгэхээр яагаад хаана хизээнээс эхлээд ингээд нэг ажлын хувцас гэдэг. Тэгэхээр чи одоо ажлын хувцас чинь яг бас өөрийгөө илэрхийлж. Яг бас гайгүй л дээ одоо юу гэдэг оффист бол яг офс хувцас мөртлөө бас өөрийнхөө стилийг гаргаад иж болно шүү дээ. Тийм ер нь бол нэг амьдралын хэв маягтай ингээд уялдчихж байгаа шүү дээ. Тухайн одоо 24 цагийн одоо тий 8 цаг нь ажиллаа идэг ч гэдэм үү эсвэл одоо өөрийнхөө хоббигоор одоо ямар төрлийн спортоор хичээлэх үү гэдэм үү. Яг тэр амьдралын хэв маягийг дагаад хүний хувцлалт ер нь бол бас ингээд өөрчлөгддөг юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр ер нь бол хэлбэрт орохгүй гэж үзэж болно те. Ер нь ямар нэгэн хайрцаглагдах юм байхгүй. Тийм хайрцаглагдах юм байхгүй. Гэхдээ яг хуу тухайн хүний одоо жишээлх юм бол одоо би яг энэ офис ажил хийдэг байхдаа бол миний хувьд одоо өдөр тутмын одоо миний хувцлалтын одоо нэг гол айтем бол одоо жишээ нь пижак байсан те. Тэгэнгүүт ингээд би маш олон пижак ингээл байнга л ер нь дэлгүүрээс худалдаа авалт хийх болгондоо өөртөө пижак авдаг байсан бол одоо ингээд миний амьдралын хэв маяг өөрчлөгдөд ирэхээр яг үүндээ тэр пижакийг би ингээд одоо өмсөхгүй болчихсон. Тэгэхээр нөгөө нэг хүний амьдралын хэв маягийг дагаж ер нь бол бас хувцлалт яг
өөрийгөө илэрхийлэмж нь бас дааж явдаг гэж байна. Би саяхныг сонирм факт гэх юм уншсан. Анх жишээ нь өсгийтэй гутал эрэгтэй хүмүүс зөрүүлж гарсан байгаа юм. 10 дугаар зууны үед Персийн одоо гүрэнд улсад морьтой харваач нар нь одоо нөгөө морь унж харавж байхдаа илүү тэнцвэртэй байхын тулд дөрөөндөө тэглүүлдэг байсан зүйл нь хамгийн анхны өсгий байсан байгаа байхгүй. Гэх мэтлэн ингээд он цагийн үед ингээд хувьсаад нөгөө хэрэглээний өөрчлөлтөө сүүлдээ эмхтэн хүн юм болоод дундад зүүн сэргэн мандалтын үед одоо нөгөө нэг Европын язгуурт нут чинь мөр нэг юм амар юм дэрвэр юутай юм хоолойтой юм тэгээ юм цав цагаан тэрхүү өндөр өсгийт өмсдөг байсан шүү дээ. Тэгэхээр яг хуу сүүлийн үед ингээд хүмүүс нэг одоо юу гэдэг залуучууд хүүхэн шиг хувцлаа ч гэдэм үү те эсвэл болвол охтуудын илүү юм банчиг хувцлаа гэж шөмжилчилтэй. Тэгэхээр ер нь хувцсанд хэмжээ зөө гэж ер нь бараг байхгүй бах те. Ер нь хүслээрээ гихтээ яг ажил хийх гэж байгаа бол нэгдэж. Тэгэхээр тухайн нөгөө нэг орчиндөө тохирсон хувцс гэдэг чинь бас одоо мэдээж одоо юу гэдэг тухайн орчинд тохирох нь л ер нь бол маш чухал. Тэгээд одоо ер нь хувцс загварын чиг хандлага маань хаашаа явж байна вэ? Хувцс загварын чиг хандлага ерөнхийдөө одоо жишээ нь бид нэр бас илүү нэг sustainable тал руугаа тэгээд тэр нь болохоор илүү доктортой хөгжүүл байгаль дээлтэй тал руу ер нь бол олон улс илүү явж байгаа. Дээрээс нь үйлдвэрлэлүүд ч гэсэн ер нь бол хувцс үйлдвэрлэлийн салбар бол яг энэ одоо байгаль орчны бохирдолтод бол маш юм одоо том одоо хувийг эзэлдэг. Тэгэхээр ер нь бол брэндүүдийн доктортой хөгжлийг дэмжсэн коллекц болон өөрсдийнхөө одоо энэ яг стратегтэй ерөнхийдөө аль нэг талаараа доктортой хөгжлийг дэмжсэн арга барилыг ингэж шингээж оруулж өгдөг болсноороо энэ нь бас илүү бидний одоо амьдралын чиглэлийг ч гэсэндээ бас байгаль дэлхийг илүү хайрлаж хамгаалах гэсэн энэ чиглэлөө бас явж байгаа гэж боддог. Би бас ChatGPT-гээс асууж байгаа байхгүй. Gen Z, Gen Alpha ер нь ямар хувцсны чиглэл рүү явж байна гэдгсэн чинь яг нөгөө стилийн хувьд гэх юм бол нөгөө нэг ретро гэдгээрээ Y2K гэдэг одоо 2000 оны үед бидний л яг сонсч байсан R&B, Paris Hilton өмсдөг нөгөө нэг юм намхан ташаатай джинс мис буцаж орж ирж байгаа юм байл л дээ. Гэхдээ бас яг нэг чухал юм нь яг тэр саяны eco friendly гэдэг үе байгаль дээлтэй тэр дахин боловсруулагддаг ийм юм руу явж байгаа юм байл. Тэгэхээр бидний хувьд бол одоо бидний 20 наснда би жишээ нь хувьдаа надад бол миний сонирхдаг юмнууд миний хувцсанд амар нөлөөлдөг гэсэн байхгүй. Жишээ нь бид нар сакс үздэг, саксан бөмбөгчтэй хувцсыг жоохон хардаг, хипхоп сонирхдаг, рэпрүүд юм өмсөж байгааг хардаг. Тэгээд одоо зарим дуучид гэдэг юм аа бүжиглдэг учраас бүжигчдийн өмсөж байгааг хардаг ч гэдэг юм иймэрхүү юмнууд. Тэгэхээр цаг үеэс хамаарал тиймэрхүү юмнууд нь явж байгаа эргэж ирдэг боловч сүүлийн хүүхдүүд бол амар лаг л шал өөр л болоод ах шил байгаа юм л да. Тэгэхээр монголчууд одоо жишээ нь яг чи загварынхаа салбарт ажиллаж байгаа хүний хувьд монголчуудын тэр тал дээр ажиллаж байгаа нь хэрвээ яг тэр sustainable руу явж гин үү? Ер нь Монголоос одоо дэлхийд гарсан ганцхан брэнд байгаа. Монголоос ямар identity-г буюу өвөрмөц байдлыг нь илүү гаргавал биднэрт нь боломж өгөх юм бол. Монгол ч гэсэндээ ер нь бол одоо дилингтэй ер нь одоо ноос ноолуурын салбарын брэндүүд арай илүү дэлхий рүү ингэж чиглэсэн. Дээрээс нь дэлхийн маш олон томоохон брэндүүд хүртэл Монголд яг одоо өөрсдийнхөө Монгол ноолуур гэдэг чинь өөрөө дэлхийд маш их алдартай. Тэнгүүд тухайн брэндүүд өөрсдийнхөө одоо ноолуурын бүтээгдэхүүнийг Монголд хэлгэх маш олон ийм одоо брэндүүд байдаг. Жишээ нь эсвэл түүхийн идэ Монголоос авдаг ч юм уу те. Жишээлх юм бол Chanel, Hermes, Loro Piana бол бүгдээрээ одоо ноолуурын одоо файбрад Монголоос ингэж их сурвалж авдаг юм байгаа даа. Тэгэхээр давхар ер нь бол яг Монголын ноос ноолуурын салбар болон энд бол ер нь доктортой хөгжлийг бол маш дэмжиж ажилладаг. Одоо үйлдвэрлэлийн шатндаа тэгээ өшөө одоо загвар дизайныхаа хувьд ч гэсэндээ илүү одоо дахин боловсруулсан одоо утас шинээр гаргаж авдаг ч юм уу те тэрүүгээрээ шинэ коллекц хийгээд дэлхийн нийтэд энэ өөрөө бас энэ sustainable дэмжсэн энэ доктортой хөгжлийг дэмжсэн байгаль дээлтэй загвар нь нэг талаараа одоо сайн сайхны төлөө юм шиг нэ нөгөө талдаа бас нэг юм тренд байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь Европод маш олон хүмүүс тухайн брэнд одоо тухайн худалдаа авалт хийж байгаа хувцас нь одоо
цаас нь одоо ууттай юу ч гэдэм үү те эсвэл одоо хэрэгэлсэн одоо энэ юу гэдэг тоовч цахилгаан те тэдгээр зүйлсүүд нь өөрөө яг хэр доктортой хөгжлийг дэмжсэн бэ зэргийг бас ингэж айгу бодолцож үздэг болсон байгаа даа. Тэгэхээр ер нь энэ өөрөө бас нэг төрлийн тренд болоод явчихаар бас тэр талаараа бас өөрсдийгөө ингээд давуу байдлаа үүсгэж гэдэм үү те ингээд ер нь бол Монгол брэндүүд маш олон тийм нэг доктортой хөгжлийг дэмжсэн бодлогод хүртэл өөрсдөндөө ер нь бол гаргаад тэрийгэ дааж мөрдөг. Тэгэхээр Монголд юунаас өөр ноолуураас өөр гарц одоохондоо бол гэхдээ бас сарлгийн хөвөр буюу те сарлгийн хөвөр чинь бас нөгөө нэг байгалийн яг энэ одоо орчин нөхцлөөс шалтгаад айгүй тийм ховор цөөхөн эдэн газар байдаг юм байгаа шүү дээ те. Тэгэхээр ер нь бол энэ бас бидний бас айгүй тийм одоо биднийг тодорхойлж чадах юм бас Монголыг илэрхийлж чадах юм шин төр одоо дэлхийд бол бас ийм сонирхолтой төрлийн одоо утас гэх юм уу те тэрүүгээр хийгдсэн бүтээгдэхүүн ч гэсэндээ бас дулаан хадгалалт ч гэдэм үү эрүүл мэндэд ээлтэй талаасаа ч гэдэм үү те бас ингээд биднийг бас тодорхойлж чадах бас нэг бүтээгдэхүүн гэж би бодлоо боддог. Материалсгад монголчууд одоо юу гэдэг яг өөрсдийнхөө одоо culture-ээр ч юм уу одоо юу гэдэг дэлхийн том фэшнүүд одоо шоол штэ шайл гэдэг монголоор хэлдэг. Шайл чинь одоо жоохон Африк гаралтай юм уу да. Би эргүй андуураагүй болвол тэрийг шалах хэрэгтэй багт. Жишээ нь тэрэн шиг нэг тийм ийм юник байдлаар нэг биднээс гарчхаар юм харагдаж байна ер нь. Яг бүтээгдэхүүн талаасаа эсвэл одоо юу гэдэг загварч байж болно. Одоо яг Монголын одоо жишээ нь заавал үндэсний хувцас гэж бодохгүй. Ер нь Монгол загвар зөвхөн бүтээгч дэлхий рүү гаргачихаар нэг тийм ер нь боломжтой юм харагдаж байна уу ойрын хугацаанд. Ер нь яг бид нар ч өөрсдөө малчин одоо нүүдэлчин соёлтой те тэгэнгүүт одоо яг л малчны хотноос одоо дэлхийн брэндэд гарах боломж юу угаасаа л одоо ноолуур те одоо вүүл ч гэдэм үү те эсвэл яг ч гэдэм үү эдгээр чинь бүгдээрээ бас юм нөгөө дэлхийн зах зээл дээр бол маш үнэтэй ийм одоо тансаг зэрэглэлийн материал гэж боддог байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө яг дэлхийн зах зээл дээр бараг 40-50% одоо энэ ноолуурыг дэлхийн зах зээлд хангадаг. Монгол хятад ерөнхийдөө энэ ноолуурын зах зээлийг дийлэнхэд эзэлдэг байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө бидний бас нөгөө нэг одоо нийгмийн эдийн засгийн хувьд гэсэн үзүүлж болох өөрсдөө энэ талаа илүү бариад хөгжүүлэх юм бол бас биднэрт аюу тум боломжтой санагддаг. Яг би энийг асуугаад байгаа шалтгаан яг мэдээж ямар ч салбарын хүнд амбиц байдаг шүү дээ. Яг ингээд Монголдоо хийж болох юмнуудыг хийгээл нэг тодорхой хэмжээний зах зээлд ажиллаад яваад иж болно шүү дээ. Гэхдээ мэдээж шинж одоо юу гэх юм илүү сэтгэхийг хүснэ илүү одоо юу гэдгийг одоо говь гэдэг шиг ахаад хоёр дахь нэрийг үүсгэн гэдэг бол бас түүхэнд бичигдэхэр ч юм уу те. Иймэрхүү амбиц бас харагддаг болоо дизайн эмчнэр одоо жишээ нь өөрсдийн гэсэн нэг юм амбиц таахгүй бид нар бол мэс заслаараа олон улсын эмчнэрээс чадвараараа илүү зүгээр л дэд бүтцийн асуудал байна гэдэг чинь. Тэрэн шиг одоо бид нар мэдрэмжээрээ ур чадвараараа илүү гээд ингээд яах юм болов гэс тийм л хариулт үлээгээд байгаа юм л та. Би тэгээд түрүү ярьжсэн нөгөө нэг давхир одоо юу гэх юм те sustainable буюу одоо нөгөө нэг ээлтэй юмараа одоо гангарчин гэсэн үг шүү дээ хэлбэртэж гэсэн үг шүү дээ бугаар хэлэх юм бол одоо нэг коктейл партид сууж байгаа л би тэрийг эргэлдэг гэх юм бол тэгээд энэ хүн ч бас цаагаараа жоохон либерал те либерал одоо юу өгч ин гэсэн үг шүү дээ. Одоо жишээлх юм бол бас аюу сонирхолтой одоо Японд болохоор ингээд галтуулын чулуунаас гаргаж авсан утас гэж байгаа байхгүй. Тэгээ тийм шин төрлийн утас гарсан. Тэгээд тэрүүгээр ерөнхийдөө ингээд одоо хийгдэж байгаа хувцс өөрөө хүний биед ингээд одоо илүү юм хүч чадал нэмж өгдөг тийм материал. Одоо ингээд юм хөгжиж байгаатай адилхан хувцс загварч гэсэндээ ингээд материал одоо түүхийн эдийнхэн төвшөнд хүртэл ингээд хөгжөөд тэнцэнээс юм шин төрлийн бүтээгдэхүүн үүсээд тэр нь өөрөө бас одоо хүн өгж байгаа одоо үнцэн гэх юм уу те цаг үеэ дагаад ингээд бас өөрчлөгдөд байгаа бас нэг юм сонирхолтой зүйлүүд. Наадад сонсон дэр нэрээ би нэг брендийг санчлаа. Бүвэ гэдэг Монгол кашмир брэнд байгаа. Үүсгэн байгуулагч нь Германд докторийн ажлаа яг энэ ноолуурын утсан дээр хийж исэн. Би танилцчихсэн. Тэгээд тэрэн дээр нэмж судалгаа хийгээд нэмж инновашн буюу инновац хийгээд тэгээд нөгөө нэг харшил хамгийн бага өдөөгч тийм одоо технологиг гаргаж аваад тэрийг патентжуулахаар ажиллаж байгаа тийм баг одоо болцсон ч баг.
Тэгэхээр Монгол ноолуурын бас нэг давуу тал нь тэр юм байлээ. Одоо ер нь бол хүний бие чинь нөгөө нэг элдв walk гэдэг юм уу те элдв давуу янз бүр ингээл хотчих тусам суурьших тусам эмзэг болоод байгаа хүний ярьс. Тэгэхээр ноолуур бол тэр талаараа бас манай амар том давуу тал болж болох боломжтой л юм байл. Тэгээд нөгөө нэг одоо цаг уур манайх ч бас нөгөө эрс тэрс уур амьсгалтай учраас заримдаа ингээ хүүтэн те хүүтэн үедээ маш хүүтэн одоо сэрүүн үедээ дулаахан үедээ одоо айгу халдаг те тэнгүүд ноолуурч өөрөө бас ингээ нөгөө агарын солилцоо айгу сайн явагддаг хүний биеийн дулааныг маш сайн хадгалдаг те тэнгүүд халуунд одоо халууцуулахгүй те хүүтэнд дааруулахгүй гэдэг чинь бас яг нөгөө нэг тухайн цаг уурынхаа нөхцөл тохирсон юм материал бас байгаа. Тэгэл тэр болгонд нь уцаас хэлээд ингэж байхгүй шүү дээ малчин хүмүүс ч. Тэгээд би саяхан явж байгаа нэг юу харсан юм аа. Нэг бичлэг нэг залуу хийсэн нөгөө нэг одоо сошиалор шүүгээд байгаа цүнх мөнхний асуудлаас болол нэг рил хийсэн байсан байхгүй. Тэгээд тэр хүн юу гэж юм гэхэлэр 20 сая төгрөгөөр ямар сонин цүнх барьд юм бэ гэдэг байхгүй. За яагаад тэгж байгаа гэхэлэр ер нь залуу охтуудад одоо энэ яг сүүлийн үед ингээд нэг юм Chanel, Dior, YSL те за зарим нь бүр одоо Hermes-ийн нөгөө нэг Hermes гэдэг л буруудаж магадгүй Birkin хүртэл барьдаг болсон. Одоо энэ чинь ер нь бол 10-40 мянган доллар хүртэлх нэлээд үнэтэй цүнх юм шүү дээ. Тийм 20 хэдтэй залуу охтууд ийм брэнд байх шаардлагагүй. Яг мэдээж статус харуулж байгаа л да те энийг барих боломжтой гэдэг. Гэтэ би бол жишээ нь Японд байхдаа амар гоё ийм хүн гэх юм одоо дэлхийн нийтээр мэддэг мөртлөө гоё брэндүүдийг олж авч ирсэн байхгүй. Одоо яг буцаад бас яг захиалж авч чадах болж байгаа. Тэгэл Лос Анжелесд байдаг Pleasures ч юм уу, Rip and Dip ч гэдэг юм нэг ийм жижиг брэндүүд олж аваад тэр нь бас яг үндэ хямдхан бол биш. Би чинь ингээд жилд нэг 2 удаа л purchase хийдэг ч юм уу. Тэгээд цуглуулж байгаа тиймэрхүү брэндүүд олж авч ирсэн байхгүй. Тэнгүүт чинь залуу хүмүүсд яг тэр брэндүүд тохирох уу? Тэгээд одоо гэдэг зарим хүмүүс болохоор одоо жишээ нь үнэхээр өөрийнхөө нийгэмд одоо гэдэг статусаа одоо тодорхойлж харуулах нэг одоо айтем гэж үздэг бол одоо зарим нь болохоор тэрийг одоо загвар талаасаа ч юм уу те зарим нь болохоор одоо гэдэг янз бүрээр л үздэг байх. Тэгмүүд одоо залуу охтуудын хувьд болохоор надад болохоор ингэ санагдаад байна. 30-аас доош насны болон 30-аас дээш насны хүмүүсийн одоо загварын ялгаа нь болохоор 30-аас дээш насныхын илүү нөгөө нэг тогтсон юм маягтай өөрийнхөө биеийн пропорч юм өөртөө юу зөгтөг өөрийнхөө хэм маягийг юм олцсон хүмүүс дэлгэцтэй байдаг. Тэгэхээр нөгөө худалдаа авахын хувьд ч гэсэн үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авсан ч гэсэн одоо яг өөрийгөө мэддэг болцсон. Багтчихгүй, томдчихгүй тий. Тий, өөртөө ингээд тааруулаад авчдаг. Тэгэнгүүт 30-аас доош насныхан болохоор амьдралын хэм маягийн хувьд ч гэсэн яг түрнийд ингээд яг хангалттай сайн тогтоогүй тий ингээд олон төрлийн яг тэр насан дээрээ өөрийнхөө яг ямар төрлөөр илэрхийлэх хүсэж байгаа вэ гэдгээ зөв болохын тулд олон төрлийн стил ингээд гоё ингээд сольж сонгож үздэг тий. Тхийн тулд заавалчгүй үнэтэй брэнд хэрэглэхээсээ илүү адилхан ойролцоо загвартай хэрнээсээ одоо боломжийн үнэтэй брэндүүд одоо зөндөөл аш тий. Тэр дундаас өөрийгөө ингээд өөрийнхөө одоо стилтэй өөрийнхөө одоо хэм маягийг тодорхойлох нь бас айгуу тийм тухайн цаг үед ингээд илүү давмгаа явагдсан юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр яг одоо залуу охтууд бол илүү тийм заавал үнэтэй тийм цүнх авч ирснаас илүү миний бодлоор өөрийнхөө хэм маяг өөрийгөө илүү олж олон төрлөөр бас ингэ илэрхийлж үзчихсэн сонирхолтой шүү дээ залуучуудын дунд. Тэрний дараагаар ер нь бол ингээд тогтсон хэм маягаа олсны дараагаар ер нь бол ийм үнэтэй брендийг хэрэглэх юм бол арай илүү урт хугацаанд өөртөө хийж бас тодорхой хэмжээнд хөрөнгө оруулах юм байна. За Тэнглийн үед жишээ нь ингээд би сүүлийн үед ийм одоо брэндүүд харсан. Instagram-ны имиж гэдэг юм санал болгохоор тийм хөөрхөн брэндүүд байна. Яг ер нь бол өөрийн нууцсан гэдэг байна. Ер нь бол яг хөө ингээд би болохоор хувцсыг илүү гоё ингээд нөгөө материал талаасаа юм чанартай байхыг илүү ингээд одоо эргэлхийлдэг тэгээ харагдах байдлаасаа илүү гоё ингээд нэг тийм хүнийг гоё зэгцтэй харагдуулдаг. Дээрээс нь илүү гоё чанартай байхыг илүү үздэг байхгүй. Тэгэхээр миний хувьд болохоор одоо жишээ нь COS ч гэдэм үү эсвэл бол яг дундаж үнэтэй тэгсэн ирнээсээ харагдах байдал чанарын хувьд маш одоо боломжийн гэх юм бол одоо аркет ч гэдэм үү COS ч гэдэм үү материалын хувьд илүү чанартай тэгэнгүүтээ силуэтийн хувьд бас нөгөө одоо эсгүүр гэж яддаг шүү дээ хүний биеийг тодтогсон тэр тэдгээр зүйлсүүдийн хувьд арай илүү юм одоо үнцэнтэй.
Марк Зукербергийг л нөгөө нэг жинхэнэ саяхан уу ингээл нэг брэндүүд өмсдөг те. Жинхэнэ тэр бомтнууд бол зүгээр баг л Uniqlo өмсдөг, логогүй юм өмсдөг гэсэн чинь нөгөөт нь яг үндэ Zara pen өнтер байдаг шүү дээ те. Нэг бодолт нь л 600-700 мянга цанган доллар байдаг. Тэгээ одоо ер нь quiet fashion гэж бас байд юм билээ шүү дээ. Quiet luxury. Quiet luxury гэж одоо үнэтэй брэндүүд гэхдээ зөвхөн мэддэг хүн л мэддэг тийм. Тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд ингээд дэлхийн нийт маань ингээд загвараараа ер нь хоёр салчихгүй юм. Над шиг би жишээ нь дуртай дуучныхаа өмсөх дуртай брэндийг одоо жишээ нь бид нар яг нөгөө нэг 12 онд ч A$AP Rocky одолж явах чи юм HBA тэгээд нөгөө нэг Givenchy энэ төр өмсдөг байсан байхгүй. Тэгээд Givenchy олж авах гал бүр алцаал. Тэгээд Америкас тэр нэг Comedy Garcons-ийн малгайг нь хайж байна. Тиймэрхүү бас зорилгоор өмсч болох юм. Гэтэ ер нь энэ хувцас миний бодлоор ийм кинонд гардаг шиг тэр нэг юм роботын ганцхан ингээд угаах шаардлагагүй өөрөө саялан тарчдаг тэр чиглэл рүү явах болов. Бас ер нь бол магадгүй шүү дээ. Одоо хэлж мэдэхгүй. Би нэг хятад явж байгаад нэг үйлдвэрт орсон байхгүй. Тэгээд тэднийх болохоор бас ер нь ийм сонирхолтой ургамлаас ерөнхийдөө ингээд шин төрлийн утас гаргаж аваад тэгээд тэр утас нь болохоор ингээд бактери үржидэггүй. Тэгээд тэрийг яг яаж туршилтаар нуталсан бэ гэхээр ингээд тэр утсаар хийгдсэн одоо ийм нүүр гарны алчуурн дотор гахаа махыг хийгээд ингээд одоо энгийн одоо тасалгааны температурд ингээд 7 хоног байлгаад хажууд нь болохоор зүгээр энгийн одоо хөмөн утсаар хийсэн тийм нүүр гарны алчуурнд одоо гахаа махыг хийгээд яг адилхан хоёулангийн байршуулад 7 хоногийн дараа дэлгэхэд яг тэр нөгөө нэг ургамлын гарал шин төрлийн ургамлын гарлаас гаргаж авсан тэр утастай бүтээгдэхүүн ямар ч одоо нөгөө нэг юм махан дотор нь хийсэн махан ингээд яг анхны юм фрешэрэ байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр өөрөө ингээд хүний биеэс бас юм сонин хорыг гадагшлуулдаг. Тэгээд бактери үржидэггүй юм тийм одоо шинэ технологи явц бас гараад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө бид нар бас яг хэлж мэдэхгүй те ингээд ер нь ингээд загварын салбар чинь бас ингээд тодорхой хэмжээнд бас сонирхолтой чиглэлээ бас хөгжиж байгаа. Тэгэхээр ирээдүйд тийм төрлийн хувцас гарч ирэхийг бол үнэхээр үгүйсэхгүй. Экос эрүүл амьдралын ус. Саяхан нэг 3-4 жилийн коронавигийн өмнө гэх юм уу да. Бас ковидын үеэр илүү цэцгэлсэн баха нөгөө нэг AI дижитал хувцас гэдэг юм нэг хэсэг нэлийн бүүн болж ирсэн алга болчлоо. Тэгээ ер нь хувцас загварын салбарт AI хэрэг орж ирж байна. Хувцас загварын салбарт ер нь бол AI ингээд бүх салбарт нэлээ хүчтэй орж ирж байна гэж би бол харж байгаа. Тэгэнгүүт одоо жишээ нь хувцас загварын салбарт одоо скетч зурах ч гэдэм үү те. Ер нь бол ажлын бүтээмжийг бол үнэхээр ингээд аль салбарт ер нь бол ингээд нэмэгдүүлж чадж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо скетч зурангууд зүгээр ингээд зурсан скетч нь те яг ингээд бодит юм шиг 3D болдог ч юм уу. Тэгээ сүүлийн үед бүр ингээд одоо 3D яг AI-аар хийгдсэн фэшн шоу хүртэл ингээд одоо те гарцсан байгаад байгаа. Тэгэхээр AI ер нь бол энэ хувцас загварын салбарт бол нэлээ сандрын ажлыг булаах уу? Дизайнеруудын ажлыг булаах уу? Яг хүнийх нь тоог нь бол багасгаж болно шүү дээ. Огтвол тэрийг мэдээж одоо тухайн өгөгдлийг өгөхөд нэг хүн заашгүй байж л шүү дээ. Нэг хүн. Тэгээ би урд яжаад нэг үйлдвэрт орсон байхгүй юу. Тэр ингээд 6 давхар юм бүрэн автомат юм үйлдвэрсэн байхгүй юу. Ингээд бүтэн утас үйлдвэрлэдэг. Тэгэл тэнд ерөөсөө ингээд одоо 6 давхар үйлдвэрт 3 хүн яг одоо нэг ээлжинд ажилладаг. Тэгэл 3 ээлжээр нийт 9 хүн л тэр үйлдвэрт ажилладаг. Тэгэл бүх юм нь бүгд автомат. Бүх юм одоо тийм смарт болсон. Тэр чинь бүр ингээд хав харанхуйд ажилладаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ биднийг очиж үзнэ гэсэн үеэр л зөвхөн гэрлүүдийг асааж өгөөд. Тэгээд тэр чинь өөрөө бас давхар ингээд тог хэмжиж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр ер нь бол яг уу салбартай нэлээ сонирхолтой байдлаар хөгжиж байгаа. Тэгэхээр нөгөө сүүлийн үеийн залуучууд бас тэрийг ингээд одоо буруу зөв гэж шүүхээсээ илүү бас ингээд сонирхоод те качап хийж авахгүй бол юм чинь бас үнэхээр хөвдцтэй ер нь. Хятад ялангуяа одоо бүр ингээд очиж үзэж бараг үзэж амжихааргүй л амар хөгжиж байгаа шин. Манай амгахын салбарт гэсэн яг наач ажиллаж байгаа. 4 ресепшнтэй улдсан бүх юм бүгд автомат имлэг байна. Цусын нүрт автоматаар авч ийн гэж. Тэгээд шинжилгээ онцлогооныхаа юмнуудыг тэгээд эргүүлээд өгөх зөвлөгөө нь бүгд AI. Тэгээд ерөөсөө арт зүгээр орж ирээд ийшээ ороорой гэж
одоо нөгөө нэг хүлээж авдаг те одоо бүртгэлийн дугаарыг авдаг нэг 4 ресепшн л байна гэж байгаа нэг хэлж байна. Тэгэхээр ер нь бол тийм байгаа. Тэгээ ер нь манай салбараас бол нэлээд олон ажлын байрыг ирээдүйд байхгүй болгох. Одоо эрсдэл гэхүү давуу тал гэхүү. Тэгээд одоо дэлхийн хүн ам маань олон болол тэгээд зарим ажлууд нь байхгүй болчихоор яах юм байна. Хаяа бас аймаарч юм шиг хаяа гоё юм шиг. Тэгвэл бас нөгөө яг хүн хүчний үед ингээд дутагдaltaй салбар гэж бас байгаа шүү дээ. Тийм талд бол үнэхээр яг тэр нь бол одоо хэрэгцээтэй юм шиг санагдаад байна. Одоо жишээ нь яг үнэхээр яг одоо жишээ нь үйлдвэрлэлийн салбарт бол одоо жишээ нь ойдолчин болоод байнгын ингээл одоо эрэлттэй тийм хүн олддгүй айгу хэцүү гаднаас хүн өгч яах нь хятад хүртэл бүр тийм ойдолж олддог. Тэр бүгд тийм тэр бүгд тэгээ өөртөө хүртэл бүр ингээд сүулдэ ойдолж олдохгүй болохоор бид нэр ингээд өөр газар үйлдвэрээ байгуулдаг юм уу гэж бодож байгаа гэсэн тийм одоо үйлдвэрүүд хүртэл байгаа. Магадгүй Африк руу ч юм уу тийм. Гэтэ хятад зүгээр юм манайх шиг зүгээр цөөхөн одоо юу гэх юм албан байгууллагатай цөөхөн ажилчтай биш асар олон үйлдвэртэй тэгээ тэрэндээ л хүрэхгүй байгаа хэрэг. Тэгэхээр тийм төрлийн одоо нөгөө хов одоо хүн хүчний хувьд хумсдалд орсон юм одоо ажлын байран дээр бол яг AI автоматжуулалт бол амар тийм зөв одоо шийдэл юм уу? Одоо энэ нөгөө бидний мэддэг багтаа мэддэг нөгөө Made in China гэдэг бол хууль хэмээн гэдэг юм бол одоо бүр болцсон байгаа. Сүүлд хууль гарсан юм шүү. Тэгж ойлгосон шүү. Нөгөө дөөр амил бараа хийх хоригдолч эсвэл зөвшөөрч үү. Саяхан нэг 3 сар. Тэгээ тэр нөгөө нэг Америкт хийж байгаа тариф марифын дайнаас нь болоод тэгээ гинт хятадчийн хөдөлгөөнд байгаа тэгэл юм. Тийм гэхдээ ер нь бол бас ингээл томоохон брэндүүд ч гэсэн яг үнэндээ хаана үйлдвэрлэлээ болж байгаа ингээл дандаа л одоо хятад болон ингээд Азийн орнуудаар ерөнхийдөө үйлдвэрлэлүүд нь явагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чинь одоо жишээ нь зарим улсын одоо хуулиндаа ч тийм үү одоо дийлэнх процессын одоо нэг одоо хятад ч юм уу те үйлдвэрлээд тэнгүүтээ тэрийгээ одоо яг зөвхөн одоо цахилгааны ч юм уу те одоо Италид оёнгуудаа Made in Italy гэдэг ийм хаяг зүүж болдог ч тийм үү те. Чинь бүр яг хуулийн дагуу тийм л сүүлийн таачийг хийчих юм бол Made in гэдэг эрхийг авч болдог юм байл шүү те. Тийм. Харин тэгэл хятадууд бөөн л дайнал болоод билээ. Тэгэд за яг дизайнер хүнээс асуухад дизайнерууд хэрэг копиддаг, хэрэг хуулдаг вэ загварыг шин санааг. Одоо жишээ нь яг нөгөө арт дотор ийм яриа байдаг штэ. Сайн уран бүтээлч болвол дуурайдаг. Бүр шилдэг нь хулгайлцдаг гэдэг. Тийм яриад шүү. Тэгэхээр Монголтойгоо дэлхийдээ холиод дэлхий яг ер нь Монголын загвар зохион бүтээгчид маань ер нь хэрэг копиддаг бол. Яг ер нь бол копидах зүйл байдаг. Гэхдээ одоо жишээ нөгөө загварын трендийг ч юм уу тухайн одоо эх жилийн трендийг илүү одоо ямар төрлийн загварыг гарах уу, ямар төрлийн өнгийг одоо би хийж байгаа коллекцид оруулах вэ гэдгийг гаргахын тулд одоо нэгээс бараг 2-3 жилийн өмнө одоо юм forecast хийдэг юм компаниуд одоо яг загварын одоо чиг хандлагын судалгаа хийдэг юм компаниуд байдаг. Тэнгүү тэр компаниуд одоо судалгаа хийгээд хүмүүсийн одоо хэрэгжилж байгаа болон хайлтын систем дээрээс ч гэдэм үү те юу хайж ийн тэрэн дээрээсээ тулгуурлаад мөн сэтгэл зүйн хувьд одоо ямар шүү байна гэдгийг харж агаад өнгийг гаргадаг ч юм уу те их мэтчлэн ер нь бол өрчилсөн ийм форкастууд айгүйх гардаг байхгүй юу. Тэгэнгүүт дилэнг одоо компаниуд болон ер нь ингээд брэндүүд дизайнерууд тэр форкастыг ерөнхийдөө тэр маш олон төрлийн форкастууд гардаг одоо чиглэлээрээ ингээд салцсан. Тэнгүү тухайн одоо дизайнер яг ямар төрлийн коллекц хийж байгаа гэдгээс шалтгаалаад тэр форкастуудаас харж агаад одоо за энэ айтем энэ өнгө ерөнхийдөө их жилийн трендэд орох одоо юм магадaltaй гэдэг утгаар тухайн зүйлийг өөрийнхөө өөрчлөөд тэгээд өөрсдийнхээ брэндэд ер нь бол ингэж суйрлуулж өгдөг юм уу. Тэгэхээр заавал нөгөө би биенээсээ гэхээс илүү энэ өөрөө бас юм чиг хандлагыг тодорхойлдог юм компани. Хүмүүс чинь тэгэл энэ Dior-ыг дуурайчих. Dior-ийн Spring Summer дээр байсан гэл тэгээд яг үндэ цаана нэг том их мод байж байгаа юм биш үү? Тийм. Тэгэд яг forecast гэж сая ярьсан одоо таамаг гэх юм. Тэгэхээр Pantone гэдэг одоо жил болгон тренд унг гаргаад идэг штеп. Дэлгэцийн дизайн одоо видео, фото дээр ч ихсэн ашигладаг, хувцас дээр ч ихсэн ашигладаг баг. Тэр Pantone гэдгийг ч одоо вебсайт юм уу, магазин юм уу, эсвэл зүгээр одоо албан байгууллага юм уу? Хинүүс яг юунаас
одоо тэр өнгөний трендийг гаргаад байгаа. Энэ жилийнх бол одоо жишээ нөгөө Travis Scott-ийн маань хэдэн жил гаргасан шоколадын бороо ус, мокка маягийн бороо ус тий. Тий. Тэр хаанаас гараад? Ерөнхийдөө энэ Pantone гэдэг одоо компани байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр компани бас л яг адилхан тэр forecast хийдэг компаниудын гаргасан өнгөнүүдээс өөрсдөө сонголтоо хийгээд тухайн жилийн одоо өнгийг тодорхойлж гаргадаг. Тэнгүүд тухайн жилийн өнгийг ерөнхийдөө одоо дэлхийд даяараа одоо яг евро чиглэлээд байгаа нэ нийгмийнх нь одоо байдал яг ямар байгаа юм, сэтгэл зүйн хувьд яг юу ямар шоу байгаад байгаа юм гэдэг дээрээс тулгуурлаад ер нь бол тухайн жилийн өнгийг ер нь тодорхойлдог. Одоо энэ жилийн өнгө болохоор тэр Mocha Mousse гэдэг өнгө байгаа шүү дээ. Тэр болохоор илүү юм нөгөө нэг доктортой байдлыг одоо ингэж одоо илэрхийлсэн өнгө байхгүй юу? Газар шороо гэсэн үг үү баг. Тийм айгүй олон төрлийн одоо тод өнгөтэй ч ингээд нийлждэг те ингээд цайвар ч юм уу бүдэг ч юм уу те пастел ч юм өнгөтэй бас ингээд зохицчдаг. Яагаад гэж байгаа гэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд бас энэ эдийн засаг, нийгмийн докторгүй байдал дээрээс хүмүүсийн сэтгэл санаа өөрөө бас ингээд юм доктортой байдлыг одоо ингэж хүсэж эрэлхийлж байгаа гэх юм уу. Тэр дээрээс тулгуурлаад ерөнхийдөө энэ Mocha Mousse гэдэг өнгө гарсан байна. Тэнгүүд бас ингэ сонирхолтой жишээ гэх юм бол энэ ковидын дараагаар яг хүмүүсийн сэтгэл зүй ингээд айгүй хөл хорионд ороод те хөл хорионы дараа хүмүүс сэтгэл зүй маш их ингэж одоо өөрийгөө хурцаар илэрхийлэх те өөрийгөө илүү одоо задлахыг хүссэн юм сэтгэл зүйтэй байсан. Тэнгүүд тэр дээр тулгуурлаад илүү юм одоо тод хурц өнгөнүүд нэг хэсэг нэлээ юм трендэд орж ирээд тэр хурц өнгөний юм одоо хоорондын зохицоллоо ч гэдэм үү тийм өнгөнүүд нэлээ одоо трендэд нэлээ орж ирсэн гэх юм уу. Тэгвэл ер нь л загварын ертөнцийн бүх нууц бараг тэр forecast-уудад явж яхад ихнийх хурдгүй юм байна тий. Тийм. Гэтэ мэдээж тэр үйлчлэгээ нэлээ өндөр өртөгтэй баг. Тийм тэгээ судалгаа хийдэг компаниуд тэрийг одоо мэдээлэлээ бэлтгээд тэрэн дээр байнга оруулдаг тийм одоо вебсайтууд ч гэсэн ер нь байдаг. Тэр нь одоо жирийн бид нэр ороод авчиж болох мэдээлэл үстэй тий. Тийм. Гэтэ ер нь бол яг нөгөө юм загварын төрлийн юм одоо сэтгүүлч юм уу те эсвэл сошиал хаягууд дээр ч гэсэн тэднийг нэгтгэхэд одоо ингэж гаргасан тийм зүйлүүд бол зөндөө байдаг. Аксессуар ер нь одоо яаж хүмүүс нэг хэсэг амар их ийм жижигхэн чамын юм хэрэгэлдэг байжсэн. Саяхан Reprod Lab бүр ингээд нөгөө нэг алмазан юугаа зүйлтүүдээ овоолж зүүдэг болчихсон. Тэгсэн чинь одоо гинт алт болчих шиг боллоо тий. Ер нь яг үн идэл гэдэг бол мэдээж нөгөө нэг цаг хугацаа өнгөрөх тусам үн нэмэгдэж учраас байнга л модонд байж идэг. Гэхдээ ер нь одоо хувцс маань sustainable болоод идэг. Гэтэл энэ одоо нөгөө нэг газар шороохыг дэмждэг үнэт идэл маань амьд хэвээрэл байгаад идэг. Энэ дээр ер нь загварын чиг хандлага ямар вэ? Одоо энэ бас ер нь бол нийгмийн хэвтэй холбоотой байх л да тий. Одоо энэ яг нөгөө дайны явцад ч одоо энэ алтны өн өсөд байна гэж тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэрнтэй холбоотой ч юм болов. TikTok үзэж байгаа нэг бичлэг үзсэн чинь Gen Z үеийнхэн бүр тийм хувцсыг форм шиг өмсөж байгаа гэдэг байхгүй. Зүгээр ер нь бол бид нарыг одоо ингээл хүүхэд байх ч юм уу оюутан байхад ингээд тренд товцгарангууд ингээд бид нар ерөнхийдөө тэгэл айл болох тэрийг олж авч өмсөх гэдэг байсан шүү дээ. Гэхдээ хизээж бүр яг ингэж бид нар яг адилхан юм бол хизээж өмсөхгүй шүү дээ. Хичнээн трендэд байгаа. Тэгсэн чинь Gen Z-ийн бүр яг форм шиг өмсөж байгаа гэдэг. Ямар сайн. Яг ингээ харсан чинь нэрээ одоо энэ сүүлийн үеийн хүүхдүүд тэр нэг стил нь байгаад байгаа. Яг ийм боржгор үстэй нэвсгэр хар бодолт юм уу тий oversized хар бодолт юм уу хүүдитэй тэгээ ийм нэлээ өргөн өмдтэй бүр нэлээ өргөн шүү дээ. Тэгээд нөгөө сурооно байна. Охтууд бас яг нэг тийм ийм хар стилтэй болж байна. Тэгээ яг бүгд адилхан. Төс мөснө адилхан. Тэгэхээр энэ Gen Z үеийнхний Gen Z-гээс баг Gen Alpha ч гэсэн байгаа. Тэр бас нэг онцлог байгаад тах шүү. Эднэрт юу нэлээл цаг үеийн байдал яаж нэрийг нэгтгэж чадв. Эсвэл өөрсдийнх нь байгаль энэ нөгөө нэг хонхын ордны хүүхдүүд юм болоо. Эсвэл нөгөө одоо сошиалаас амар хөгжиж байна. Дээрээс нь нөгөө нэг одоо хүн хайсан юм аа ингээ олж авах процессоос арай илүү бас твшилтэд болцсны бас нэг хэлбэр юм болоо тий. Бидний чинь болохоор ингээл тэ одоо гэдэг за яг зурагтаарч гэдэг юм уу те эсвэл бол ингээл
тэндээс хараад тэгэл нөгөөдгөө хайж авах гал ингээл ядаг гэсэн. Одоо л өөр онлайнаар ороод өөрийнхөө яг юу хүсээд байна тэргээ захиалаад авах боломжтой болцсон бас тэр хүүхдүүдийн нэг давуу тал ч юм уу те. Тэгэхээр нөгөө тренд нь илүү хурдан ингээд нөгөө хүүхдүүдэд очдог. Дээрээс нь худалдаж авах процесс нь ч хурдан болсон ч юм уу. Тийм бид нар нэг адилхан болдгоо дэвш бид нар зүгээр адилхан юм олж авч чаддгүй гэж юм байна. Би ч бас судлаа хүн загвар сонирхдаг хүн шүү дээ. За яг хуу бас хүмүүс юу гэж боддог эсхийг мэдгүй. Гэхдээ яг хуу саяхан YouTube үзэж байгаад нэг үг сонссон. Тийм Punk and Rap-ийн нөгөө дуу муу олон дуугүй ч гэсэн нэг юм culture үүсгэсэн. Тэрний юу ихлэ нөгөө all black буюу бүгд хар хувцас өмсдөг гэдэг тэгээд нэг юм доод үеийнхэн дагаас нэг юм жоох үлгэр дүүрэл авчихар юм бөгөөдөөсөн байхгүй. Тэгэл бид нар ч нөгөө snapback энэ төр өмсөөл те jerk гэдэг нөгөө нэг бүжгийн амтлагийг шиг хувцлал тэр нь ингээл өсвөр үеийнхэн нөлөөлж мөлөөдөөс. Тэнгүүд одоо үеийнхэн жоохон тийм look up хийхэ болцсон юм санагдаад байна. Бүх юм арай ойрхон болцсон. Тэгэхээр тэднэрт нэг яг нэг Монгол гэдэг identity-г юм гаргасан нэг юм гоё юм өгчмөр санагдаад байна. Тэнгүүд одоо жишээ нь заавал одоо юу гэдэг юм Монгол төр төрхийг гаргана гэхээр одоо бүхэлдээ ингээл Монгол дээл гэж ойлгоод байдаг тий. Одоо ойлгохгүйгээр би бол яг одоо тэгж харьцлагчаа сууж байна. Тэнгүүд ийм жижигхэн айтмыг ингээд одоо юу гэдэг өөртөө шингээгээд тэрийгээ ингээд илүү дэлгэрүүлээд таниулаад ч гэдэм үү. Хизээч одоо чинь гадны хүн ирээл Монгол дээл худалдаж авчвал тэрийг өөрийнхөө одоо улсд очивол өдөр тутмын амьдралаа өмсөхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар нөгөө хэрэглээ яг хаана вэ гэдгээ бас аягүй сайн бодолж байгаа. Тэрэнд яаж нөгөө нэг өөрсдийнхөө тэр одоо traditional юмыг аягүй гоё юм чамин байдлаар гаргаж ирэх вэ гэдгийг бас ингэж одоо онцлох нь чухал юм уу? Миний яг өөрөөс чи асууя гэж бодож байсан юм. Одоо ингээд LV ч гэдэг юм уу, YSL за бүр цаашлаа энэ Loro Piana эсвэл цагны үнэтэй брэндүүд байгаа. Эдгээр ихэвчлэн Европ брэндүүд байгаа. Тэгээ нэлээд удаан буюу 100-аас дээш жилийн түүхтэй ийм брэндүүд байдаг. Тэгээд эднэрийг одоо яг энэ үнэтэй лакшери болгох гол шалтгаан нь Европ гэдэг нь байна уу эсвэл удсан гэдэг нь байна уу? Урт удаан түүхтэй гэдэг нь байна уу? Би яг сая ярианаас сонсож бодлоо л дээ. Жишээ нь Van Cleef чинь ингээл хэлбэр нь ч дээ. Тэгэл доторх чулуунууд нь өөрөөр. Тэнгүүт Монгол зүгээр жишээ шүү. Заавар үлзий хийх байгаал бүү. Гэхдээ яг нэг ийм гоё хэлбэр гаргаад тэрийг дэлхийд дахинд ийм яг ийм luxury brand болгоход юу хэрэгтэй бол 100 жил шаардлагатай болов. Эсвэл бол нэг хэд одоо яг нэг орчин үе бүх юм ойрхон болсон болохоор бид нар мэдээллийн технологи ашиглаад нэг инфлюенсер ч юм уу те эсвэл Монголоос нэг бүүм хийсэн жүжигчин тэрийг зүүдэг байвал уг нь болчих юм болно. Тэгээд ер нь бол бас нөгөө тэр чинь story telling шүү дээ тий. Юу одоо өөрийн гэсэн нэг түүх одоо жишээ нь жижигхэн юм одоо дундааны бөглөө хүртэл ингээл тэрийг ингээл амар гоё өнцгөөс гаргаал яриад тий. Тэрийг үнцийн төрөхийн төлөө одоо юу гэдэг нэг тийм түүхтэй болох ч бас юмын үнцийн нэг амар ингэж нэмэгдүүлдэг тий. Тэгэхээр одоо хувцас загварч байна уу? Ер нь ямар ч төрлийн бүтээгдэхүүн байсан өөрийн гэсэн юм story telling-тэй байж тухайн бүтээгдэхүүний үнцийг хаана уншиж байгаа вэ гэдгийг амар тийм зөв тодорхойлох нь айгүй чухал юм болов уу гэж. Тэр нь тэгэхээр цаг хугацаа шаарддаг юм байна л дээ тий. Багхгүй. Гэхдээ одоо жишээлх юм бол нэг юм наадам кашмир гэдэг нэг юм Америкийн одоо ноолуурын брэнд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр болохоор өөртөө Монголоос ноолуураа авдаг. Энд ч гэсэн ер нь бол хийлэгдэг. Тэнгүүд тэр наадам гэдэг брэнд яаж гарч ирсэн бэ? Уг нь бол яг Монгол одоо энэ манай баярын гэрээ байгаа гэдэг тий. Тэгсэн ирнээс Америк брэнд байгаа байхгүй юу? Тэнгүүд хоёр залуу ингээл өөрсдийнхөө зөвхөн story telling нь шүү дээ. Тэнгүүд Монголд ирээд бид нар ингээ яг малчтаас өөрсдөөс нь энэ одоо ноолуурыг аваад тэгээд яг энэ дундын зах зээлийн одоо ингэ хүмүүс байхгүйгээр яг тэднэрт ингэ одоо эдийн засгийн ингэж одоо дэмжиж гин гэдэг утгаараа ингэж гарч ирсэн. Тэгээд тэрүүгээрээ ингэж контент бүтээгээд тэгээд өөртөө яг ингээл ноолуур авч явж байгаагаар тэгээд амар олон улсад ер нь бол айгүй сайн танигдсан. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор өөртөө Монголд ирээд ямаач өөрөө нөгөө ингээд газрыг бас ингээд тахалдаг юм байхгүй юу хөлийн тоогоороо. Тийм ер нь бол хөрсийг тэнгүүт нөгөө нэг одоо бэлчээрийн сүлжилт гэдэг. Тийм бэлчээрийн сүлжилтийг үүсгэх эрсдэлтэй. Тэнгүүт тэрийг өөртөө бас ингээд одоо юу гэдэг хашаалаад ингээд бид нар ийм арга болсон. Тэг ингээд хашаалах юм бол баг ингээд ногоо ургадаг ч гэдэм үү те. Тэрүүгээр дахиад ингээд контент хийгээд хоёр дахь story
Тэнгүүд тэр нь өөртөө ингээд хүмүүст ингээд амар хүрээд тэнгүүд яг тухайн брэнд яг ямар бүтээгдэхүүн зарж байгаа гэхээс илүү storytelling-ийн тухайн брендing үн цэнийг бас ингээд нэмэгдүүлээ явчихдаг. Тэгэхээр яг нөгөө нэг чөлөөтэй сэтгэдэг гэдэг хүмүүсийн онцлог тэнд байгаа юм л тээ. Тэнгүүд чинь би жишээ нь амар юм нарийнхан өнцгөр харж байгаа байхгүй жишээ нь хэлбэр бодоол үлзий бодоол тийм зүйлт мүлт бодоол яг хөө ингээл нот байдалтай зүгээр ядаа сэтгэхийг оролдож ийн гэдэг. Гэхдээ тэнгүүд зүгээр юу ч хамаагүй сонгож аваад зүгээр тэрийгээ ер нь одоо сошиал медиа гэж байгаа цагт тэгж л ажиллах хэрэгтэй юм байна л та тий. Илүү нөгөө нэг хүмүүсийн одоо сэтгэл зүйдээр те илүү нөгөө нэгсэндээ тухайн юмыг үзээд хүлээлтээс давж одоо expect-ийг ингээд давж чадах юм бол тэр хүн ингээд яг ингээд болоод худалдаа авалт хийх одоо ихний ашиг эхлэн гэх юм те. Тэгээ өнгөч нөгөө нэг түрүү хогч гэдэг юм уу. Ярианы ихэнд ярьжсэн нөгөө би sustainable хэрэгэлдэг гэдэг нөгөө нэг бүлэг маань бүр хамгийн дөрөнд очиж аавна гэсэн үг шүү те. Тэгэхээр энэ томоохон брэндүүдээс ч гэсэндээ яг суралцах зүйл нь би бол тэгж хардаг байхгүй. Одоо жишээлх юм бол одоо ингээд Mimi брэнд гэл одоо яг үл яваад байна шүү дээ. Хороноос дарааж гисэн үг гээд. Тэгмэд энэ жилийн 2024 оны хамгийн одоо шилдэг брэндээр шалгарсан байгаа байхгүй Mimi брэнд. Тэгмүүд яагаад үг гэхээр тэр өөрөө бас ингээд нэг тийм шин төрлийн хэм маягийг ингээд одоо хэвлэгчдэд таниулаад байгаа байхгүй. Одоо жишээ нь fashion show нь хүртэл ингээд бараг ингээд зах дээр ингээд тэ ногоогоо авахгүй явж байгаа юм шиг тэ ийм дүр төрхтэй. Тэгэнгүүт тэр нь заавал ингээл одоо ийм хай зэрэглэлийн фэшн модель биш. Зүгээр энгийн одоо ийм Ази имиж гэдэг юм уу те. Тэгэнгүүт хүмүүсийн сэтгэл зүйд яг яаж хүрч байгааг гэхээр зүгээр тэр зах дээр одоо юу гэдэг ногоогоо аваа явж байгаа юм ч гэстэй зарлаг байж болно гэсэн тийм сэтгэлийг хүмүүст ингээд өгөхийг одоо тэр хүмүүст өгж байгаа мессеж нь өөрөө тийм байна. Тэгэнгүүт сая болохоор ер нь Milan Fashion Week гэдэг хэдэн сар болоод 3 сар хавцаа болсон байхгүй. Тэгээд тэрүүгээр болохоор Mimi брэнд өөрсдөө бүр ингээд ийм утга зохиолын ийм клуб одоо нээсэн. Тэгээ ингээ орчин хүртэл яг нэг өөрсдийнх нь гаргаж байгаа коллекцтэй ингэж одоо ингээд тохирохуц. Тэгээд тэнгүүд тэнд ингээд яригдчихж байгаа сэдв өвч гэдэг юм уу те. Тэдгээр зүйлсүүд нь яг л нөгөө өөрийнх нь энэ одоо гаргасан коллекцтэй ягаад ч юм ингээд нэг юм уялдсан ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр өөрөө бас ийм загвар гэхээсээ илүү амьдралын хэм маягийг бас тэнд ингээд тодорхойлж өгснөөр тухайн хүмүүсийн одоо худалдаа авах одоо сонирхлыг илүү ингээд өдөөж өгдөг ч юм уу. Ер нь жоохон тийм тал руугаа. Тэгэхээр тэр яг гоо зүгээр санаа нь бол ер нь байсан санаах те. Ер нь брэндүүд байж чад нэг тийм оролдлого хийдэг те. Нэг арай нэг юм газарт буулгасан. Да нууц нь магадгүй Mimi чи юуны охин брэнд үлээ. Нэг хуучлаа Prada байсан уу? Тийм тэр нь нөлөөлж байгаа юм миний бодлоор. Бас магадгүй те аль тал нь л байгаа. Гэхдээ гайхал тийм ер нь бол одоо жишээ нь Celine ч гэдэг юм уу Loewe юу гэж дууд Loewe лээ. Энэ брэндүүд 10 жилийн өмнө бол жишээ нь яг globally бол амар алдартай байгаагүй. Тэрийг би яаж мэдээд юм бэ? Би зүгээр Монголдо байдаг болохоор мэдээгүйдэг биш. Зүгээр би ер нь одоо сагсан бөмбөгийн тамирчид гэдэг бол бас загварын одоо урд фронтын хүмүүс шүү дээ. Ер нь бол аялал ганга юм өмсч идэг. За Reprud бас аялал ганга юм өмсч идэг хүмүүс. Эднэр өмсөөгүй брэндүүдийг ерөөдөө олж хараагүй гэдэг бол сүүлд орж ирж байна гэж би ойлгодог байхгүй юу. Тэнгүүт энэ брэндүүд гинт гараад ирэнгүүт би болохоор өөрийгөө жоох manipulation-д орчлоо гэж бодоод байгаа сошиал медиагийн. Яг тэр Loewe гэдэг юм уу нэрэл Celine-ийн малгай залгаа гоё харагдал эхэлж байгаа байхгүй. Тэгвэл зүгээр логотой л малгай байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг энэ би нөгөө middle болсон тэрнээс доош классын luxury brand manipulation дараад байгаа мó гэж өөрийгөө бодоод байгаа. Тэгээ энэ брэндүүд яаж ингэж гоё breakout хийгээд байна? Тренд айтмыг бас брэндүүд айгүй гаргаж ирээд байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол тэрийгээ бас нөгөө инфлюенсер дээр ч юм уу эсвэл одоо celebrity-гээр ч юм дамжуулж бас нөгөө илүү олон хүмүүст бас хүрэх жишээ нь одоо сая гэхэд чинь Celine-ийн эрэгтэй юм тарпизон өмд те энэ джинсэн те тийм джинсэн хин өмсөн ш Kendrick Lamar юм half time show дээр тэр чинь бүр ингээд эрэлтийн номер 1-ээр шалгарлаа шүү дээ те 24 оны билүү те 24 оны шилэг бүтээгдэхүүний номер 1-ээр шалгарсан баг. Тэгээ эрэгтэй тарпизон джинсэн өмд шүү дээ те. Тэгэнгүүт тэр чинь бүр амар эрэлтэнд орцсон. Тэгэхээр тэр бас нэг
одоо юу гэдэг тухайн брэнд тэр нэг юмыг олоод те тэрэн дээр лого нь байгаа л тэнгуут дараа нь тэр лого өөр юм дээр харагдангуут. Тэгэхээр нөгөө нэг хуучин одоо юу гэдэг түгээмэл заавал ингээл Dior-тэй, Chanel-тэй зүнхээр нүрсэлтэй байхгүй те малгайч хийдэм өөр айтмаар гарч ирэл бас. Тийм өөр өөрсдийнх нь л ер нь бол давуу тал яг хаана юун дээр байна. Тэрийг амар зөв тодорхойлох нь чухал юм шүү. Одоо тэр шилдэг бүтээгдэхүүний ингээд листээс ингээд харахад тэр чи бүр юу Uniqlo хүртэл орч явж байгаа байхгүй. Uniqlo-гийн зүгээр аймс тий. Тэгээ тэр чинь ингээд хүмүүсийн эрэлтэнд ингээд амар нөлөөлцсөн. Би ч Uniqlo-гийн фэн болчиход ирсэн шүү Японоос. Үнэхээр сүулдэ яг ингээд тэгээ нөгөө хүн чинь орчиндөө уус тастгэл юм билээ л дээ. Ингээл Японд тэгээ манай хот чинь уус жижигхэн хот байсан. Тэнгүү чи ингээд нөгөө нэг огт эрэгтэйчүүд нь бүгдээрээ л ийм цолгоо октод нь ийм амар том юу өмсдөг. Өвөл зөнгөө. Тэгээд эрэгтэйчүүд нь зүгээр л ийм цолгуул ингийн юм өмсдөг. Тэгээд хүн чинь удангууд сүулдэ угаас тийм дуртай болж. Би ч анх очихдоо яг нөгөө нэг баг бүжгэлдэг үеийнх шиг янз бүрийн зураг морогтай юм өмсдөг ус сүулдэ ингээл зүгээр цолгоо утас өмсдөг л болсон. Одоо нэг чамаа сурж байгаа үеийн одоо Бээжингийн фэшн бас амар үдгэс саналтай энэ төр явахлаа тий. Бүр ингээл бидний бүр пүүх юм өмсч болд юм уу гэмээр залуучууд маань ихтэй юм өмсд юм уу. Ер нь бол одоо нөгөө luxury brand-ий чинь баг дийлэнх борлуулалтыг болохоор дандаа дийлэнх хятад ч юм уу. Ер нь бол Азууд даавалдаг юм уу тий. Одоо жишээ нь Италитэй ингээл Миланы дэлгүүрүүдээр ингээл орох битүүх хятадууд те баг нөгөө лайв хийгээл Монголын лайв чинь жинхэнэ нөгөө те Миланы юмд хятадууд ингээ хийцэн явж байгаа байхгүй. Тэгээ худалдаа авалт хийдэг. Тэгээд Азууд өөрсдөө нэг ийм тийм юу гэх юм чамин хэрэглэн дуртай ард юм гэсэн. Би саяхан бас нэг тийм нөгөө интерьер дизайны үнэтэй уулзж хагаад Пол гэд кафе Монголд орж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь яг Европт байдаг Полын салбарууд амар даруухан амар тийм юм зүгээр тухтаал байдیں۔ Гинэ. Тэнгүүт Азад нэгдсэн салбарууд бүгд арай юм фэнси бараг л галерей шиг ч юм уу тий. Тэгж орж ирсэн. Тэгэхээр Азууд нь тийм фэнси юм. Уг нь эсрэгээр амар юм тий. Бүхэн наацч жоохон даруухан хүмүүс тий. Сүүлийн үед арай өөрчлөгдсөн болоо. Ковидын дараа чи нөгөө нэг өшөө авалтын худалдаа авалт гэдэг хятад хийгээд байна гэдэг брэндүүдийг дуусгаад байна гэдэг. Ер нь бол тэгвэл одоо загвар хаашаа явж ийн гэдэг асуулт бол утгагүй юм байна тий. Тийм тэгээд давхар бас нөгөө нэг одоо нөгөө хуучин хувцсны худалдаа бас ер нь бол энэ одоо яг дэлхийн зах зээл дээр нэлээ юм одоо thrift shop тийм үү second hand ч тийм үү тий. Тэгээд эдгээр өөрөө яг зүгээр энгийн хувцс одоо энгийн одоо хувцсны борлуулалтаас илүү бүр 2.7-оос 3 дахин хурдцтай өсөлттэй явж байгаа гэж байгаа байхгүй. Тэр нь өөрөө бас энэ яг энэ салбарын хүмүүсийн хувьд ч гэсэн айгуу тийм чаленж болж байгаа юм шүү дээ. Тийм ингээд гайхшрал төрүүлэхүүц тэгэнгүүт тэр нь яг тэр дотор нь өөрөө бас айгуу тийм сонирхолтой брэндүүд ч гэсэндээ өөрөө өөрсдийнхөө одоо трифтийг ажилуулдаг ч юм уу тий. Өөрсдийн гэсэн тийм сонирхолтой хэм одоо тэр чинь бас нэг юм тренд болоод байна шүү дээ тий трифт чинь. Харсан TikTok дээр бас хятад бүр амар том трифт дэлгүүр хэлээ. Битүү нөгөө нэг брэндүүдийн цүнхнүүд мөн. Тэгээ Азад бас нэг юм сонирхолтой одоо юу гэдэг нь luxury brand-ийн одоо цүнхч тийм үү ямар нэг айтны түрээсийн үйлчилгээ бүр амар юм одоо лаг юм бизнес модельээр тодорчсон. Тэр тусмаа Японд гэсэн. Тийм. Тэгээд тэр чинь хамгийн гол нь одоо жишээ нь нөгөө өдөр тутамдаа ингээд тий одоо жишээ нь ингээд байн нэг цүнхэл барай яваад байхгүй тий. Тэнгүүтээ одоо жишээ нь ямар нэг уулзалт ч гэдэм үү нэгсэндээ өөрийнхөө л нэг нийгмийн статусыг тодорхой ингээд одоо хэмжээнд байнга уулздаг хүмүүстэй харуулах ч тийм үү те эсвэл нэг хүлээн авалтанд явахдаа арай өөр төрлөөр хуцлахыг өссөн хүмүүс одоо очиж үйлчлүүлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо тэр бизнес модель Японд бүр өстой амар юм өсөлттэй явж байгаа бизнесийн нэгээр орсон. Бид хоёрын өнөөдөр ярьж байгаа шалтгааныг бид хоёр өнөөдөр загварыг тодорхойлох гэж юм уу те загвар гэж юу юм бэ гэдэгт нэг тийм абсолют хариулт өгөх гээд байгаа биш. Ер нь сүүлийн үед миний сошиал медиа дээр ажигласан нэг юм нь энэ загвар тэр дундаа брэнд гэдэг зүйл залуучууд маань бас зөв буруу янз янзын байдлаар хүрээд ах шиг байна. Тэгээд зарим нь энийг одоо заавал хэрэглэх ёстой ч юм шиг те хэрэглэхийн тулд одоо магадгүй одоо эксайнер шиг зээл авах нь албагүй ч юм уу ийм байдал нөхцөл үүсчихвээ. Энэний бас наатахын цаатахтай нь ойлгоод яаж хэрэглүүл гоё юм бэ те. Ер нь цаанаа ямар агуулгатай байдیں۔ Энэ логонууд нь учиртай мó учиргүй мó ч гэдэг юм. Иймэрхүү юм ярих гэж ер нь оролдлоо. Тэгэхээр
Тэнгэл найз маань бас яг энэ дээр яг энэ өнцгөөс нэмээд одоо хүмүүстэй яг энэ өөрийнхөө дизайнер үүднээс юу гэж боддог, ялангуяа залуучуудынхаа одоо энэ дээр юу ямар хөө өнцгөр хараасаа гэж бодож байна. Ер нь бол бас өөрийгөө айгу гоё тодорхой одоо илэрхийлэмжтэй хүн чинь ингээд хуцаараа дамжуулаад бараг ингээд нөгөө одоо өөрийгөө илэрхийлж эхэлдэг ч тийм. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө олохын тулд те өөрийгөө таньж мэдээ юунд дуртай юу идэг тэрнээсээ эхлээд те би яг одоо миний биеийн пропорц хаана юу гэдэг те надад ямар төрлийн материал одоо зөгтийн ч гэдэм үү эсвэл ямар төрлийн материал миний биед илүү тааламжтай байдیں۔ ч гэдэм үү эсвэл би өөрөө яг ямар төрлийн одоо энэ стил имижтэй хүн юм ч гэдэм үү тэднэр дээрээ тулгуурлаад брэндүүдийг ингэж одоо өөртөө хэрэг одоо юу гэдэг тохирсон брендийг олж хэрэглэх нь илүү тохиромжтой гэх юм уу. Тэгэнгүүт бусдыг битээ ингээд дуурайгаа ч юм уу эсвэл одоо юу гэдэг ялангуяа залуу хүүхдүүдийн дунд бол заавал ингээд нийгмийн статус амар бусдад юм өндрөөр харагдуулахын тулд ч юм уу те luxury brand-ийн би юм цүнх хэрэглэх ёстой байна гэсэн ойлголтыг бол авч хаяасаа гэж бол өсөж чинь яг одоо боломж нь байгаад авдаг бол болно. Гэхдээ ингээд өөрийгөө хамгийн гол нь ингээд гоё илэрхийлсэн. Тэгээд лук нь ингээд зохицороо ингээд тухайн хүнийг тийм маш сонирхолтой байдлаар илэрхийлсэн байх юм бол тэр хүний илэрхийлэмж зүгээр нэг юм цүнх үүснээс илүү гоё одоо бусдад өгөх мессеж гэх юм уу бусдад өөрийгөө илэрхийлэх нь илүү гоё байх юм лу. Экос эрүүл амьдралын ус. Бас миний үзсэн нэг TikTok л доо. Тэгээ би ч амар санал нэгдсэн. Ер нь дэлхийн нийтийн fashion merchandise руу амар явж байгаа шиг байна. Хүмүүс хуучных шиг одоо юу гэдгийг нөгөө нэг заавал нэг брэнд их ч гэдэг юм уу тийм юм гэхээс илүүтэйгээр яг нөгөө өөрийн хэлээд байгаа илэрхийлэмж гэдэг нь өсөж байгаа байхгүй. Тэрэнд нь юу хамгийн одоо гоё зэвсэг болж чадж байгаа гэхлээр merchandise. Яг дуртай дуучнаа, дуртай хамтлагаа, дуртай тамирчнаа, бага тий. Эсвэл бол дуртай аниме. Одоо ялангуяа анимны одоо бодолт Uniqlo орох юм бол сар бүрд хэдэн шин загвар гарч штэ. Ерөөсөө өөрийгөө л илэрхийлэхээр би энэ одоо Jujutsu Kaisen гэдэг аниме үздэг шүү гэдгээ заавал очиод чи аниме үздэггүй гэж ярих шаардлагагүйгээр тий. Ингээ шал өөр зорилгоор цугларсан хүн донд Jujutsu Kaisen-ий бодолт төмсөж очиод өө чи үзт юм уу? Сүүлийн арк нь гоё болсон тэмээгээ яриад эхэлдэг ч юм уу. Энэ ингээд ийм хүмүүсийг нийлмэл болохт амар гоё болоод байгаа merchandise. Тэгэхээр ер нь дэлхийн нийтийн fashion бас merchandise руу явж байгаа юм болов уу гэж би тэр TikTok-ыг үзээд гэдэг нэрээ санал нийлж ирсэн. Тэгэхээр ер нь тэр талаар ярьж өгч байгаа юм шиг байна. Тэгээд ер нь бол бас нөгөө одоо яг энэ fashion чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүсийн дунд одоо борлуулалтаа өсөхийн тулд олон төрлөөр л үзэж байгаа шүү дээ. Тэрний нэг чиглэл нь болохоор хүн болгоны мэддэг яг тэр дуртай илүү ингээд олон хүнийг одоо хамарсан тэр тэдгээр зүйлсүүдтэй ингээд мерч бүтээгдэхүүн гаргаад тэрүүгээрээ дамжуулан борлуулалтаа өсөх бас ер нь бол нэг юм арга нь тавтдаг ч юм уу тий. Ялангуяа Uniqlo-гийн хувьд бол бүртээ үнэхээр яг ингээд одоо бодолтны хувьд бол бүртээ яг хүн болгоно ингээд сонирхсноо олоод авах боломжтой ингээл маш олон төрлөөр мерч хийдэж штэ тийм. Заараа л хийхгүй байх шиг тийм. H&M руу орохоор байдаг, Bershka байдаг, Pull&Bear байдаг, Uniqlo байдаг. Тэднээс Монгол ч гэсэндээ бас ер нь бол хийж болох байхгүй юу? Жишээ нь бид нар яг юугаараа танигдчихад байгаа юм тий. Одоо жишээ нь музейтэй ч гэдэм үү тий. Музейн одоо юм бас сонирхолтой зүйлсүүдийг мерч болгоод ч гэдэм үү тий. Тэрүүгээрээ илүү энэ жуулчдад зориулсан бүтээгдэхүүн гаргадаг ч юм уу. Одоо нөгөө нэг шинэ үеийн одууд гэдэг чинь нөгөө стримерүүд болчиход байгаа шүү дээ. Тоглоом моглоом тоглодог. Тэд нар чинь бас орлогынхоо овоо хувийг нь merchandise-аас олдог юм байлээ шүү дээ. Тэгэл нөгөө нэг стрим интервью хийж байгаа л нэг юм iconic үг хэлцдэг. Нөгөө нэг тэрний хэлсэн үг гэдг нь бүгд мэддэг. Тэгвэл тэр үгээ зүгээр энэ дээрээ бичээл гаргацдаг ч юм уу. Тэгэл нэг жишээ нь би л байна. Би ч merchandise дээр нөгөө хэлдэг үг мөг чигшин интер гэдгээ тавьсан шүү дээ. Тэгэхээр ер нь хүн өөрөө бас цаагаараа дал сэтгэл зүгээрээ ингээд нэг юмны юм хэсэг болох амар сонирхолтой юм шиг. Одоо тэр үнэтэй брэндүүдийг аваад байгаа ч гэсэн би нийгмийн энэ давхаргын нэг хэсэг шүү гэдгийг илэрхийлэх гээл ах шиг байна тий. Тэгэл яг аним үздэггүй би аним чин гэдгийг харуулах гал. Тэгэхээр яг түрүү нөгөө ярьжсэн үргэлжлүүлэхэд яг тэрийг л бодож ер нь хувцс гэдэг тийм зорилготой шүү тий. Тэрнээс энэ ямар нэгэн тийм ял байх бас шүү гэж хэлмээр байна. Ер нь өөрөө өөрийгөө тодорхойлох нэг
гоё хэсэг байна тийм. За окей. Ямар ч үсэн тэгээд би бол асууя гэж бодсон юмнуудаа асуулаа. Тэгээд нөгөө тогоонд нь чанагдцсан гэдэг шиг хүний өнцгийг сонсох бас гоё байлаа. Тэгээд урилга хүлээж авсан Цэнгэлдээ баярлалаа. Цаашдынхны ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд Цэнгэл маань бас өөрийнхөө тимтэй хамтраад яг энэ хүү загварын чиглэлээр магазин гаргаж байгаа. Нэр нь болохоор eBay магазин. За би скриншотыг нь тэгээд доор бас сошиалын линкүүдийг нь оруулчих. Та бүхэн бас загварын чиг хандлага ч гэдэм үү мэдээллийн талаар бас гоё мэдээлэлүүд олж авах хаа. Урьж оролцуулсан найзтай бас баярлалаа. Тэгээд манай одоо сэтгүүл маань болохоор ерөнхийдөө энэ яг загварын талаар сонирхдаг, загварын салбарт ажилладаг болон энэ чиглэлээр одоо сурахыг хүсэж байгаа хүмүүст илүү сонирхолтой мэдээллийг энэчнээс юуг олж авч болох вэ гэдгийг ерөнхийдөө судлаад оруулж байгаа. Тэгэхээр тэр төрлийн одоо сонирхолтой хүмүүс ахын бол бас бидрийг дагаарай. За сүүлийн асуулт. Монгол дизайнераар гайгүй хоолоо олж чадах уу? Тэгээд тухайн хүний өөрийнх нь уур чадвар те ингээд сэтгэлгээнээс л хамаарна шүү дээ. За окей. Peace.